Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2024 онд гарсан Six Triple Eight хэмээх зоригт бүсгүйчүүдийн тухай бодит түүхээс сэтгүүлсэн киноны төвчлийг сонсноо. 1945 оны 20 дугаар дайны үед Америкийн цэргийн армид зөвхөн хар арьс эмэгтэйчүүдээс бүрдсэн 6888 дугаар тусгай салаа байсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүд хэдий арьсангоор байнга л ялгуурлагдан гадуурхагдж байсан ч бууж өгөлгүйгээр эх орныхоо төлөө хэрхэн чадах бүхнээ зориулсан тухай одоо бүгдээрээ сонсцгоё. 1945 Дэлхийн 2 дугаар дайн эд дундаа орж хаасаагүй л буундуу тэсрэг бөмбөг хангинж Америкийн хуурай замын армийн цэргүүд Гитлерийн нацист Герман цэргүүдтэй алалцаж их хэмжээний хохирол амсч байлаа. Дайнд явсан цэргүүд одоогийнх шиг гар утсан тэр байгаагүй болохоор ар гэртэйгээ холбогдох цорын гац зам нь захидал бичих байв. Америкийн цэргийн анги болгонд захидал зөөдөг ажилтны хүртэл байсан бөгөөд эдгээр захидлыг ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр зөөж байгаа харагдана. Дүрсэлгдэн киноны маань гол дүр Лина гэх 20 орчим насны хар арьс бискви сургуулиасаа гараад иртэл түүнийг цагаан арьс Дэвид гэх залуу тосох гэж зогсож байна. Тухайн үед арьс өнгөний үзэл үнэхээр аимшигтай хэмжээнд байсан бөгөөд зөвхөн цагаануудын ордог 0 цагаан арьснуудад л ордог ресторан гэх мэтээс гадна бүр автобусанд хар арьстай хүн цагаан арьсанд суудал тавьж өгөх ёстой гэсэн дүрм хүртэл байсан гэвддоо. За тэгээд ийм аимшигтай үед хар охин цагаан залуу хоёр үерхэж байгааг харсан Линагийн сургуулийн охтууд Линаг дээрлэгчих санаатай байнга л өдөж оргоно. Хаажиж Дэвид Линад чин сэтгэлээсээ хайртай бололтой. Гадуур олдсож байгаад гэрт нь хүргэж өгөх ба Линагийн ээж харин тэр хоёрын үерхэлд сэтгэл хангалуун байсангүй. Чи чинь хар бүсгүй, хар залуутайгаа л үерх гэх мэтлэн Линаг шүүмжлэх бол Линагийн эмээ харин охиноо дэмжиж хайр сэтгэл байвал хар байна уу, шар байна уу, ямар хамаа байна гэж ээжээс нь зөрнөө. Лина аавыгаа алдаад удааг байгаа болохоор эдний гэр бүлийн санхүүч нэлээд хүндрэлд орж хаяа гэр бүлээрээ халтурны ажил хийж хөөрхөн идэн цаас хийчихнэ. Ямар сайндаа маргааш Дэвидийн төрсөн өдрийн зоогийг эдний гэрийнхэн хийхээр болж л дээ. За ингээд маргааш нь Дэвидийн төрсөн өдрөөр Лина маань хоол зөөцсөн явж итэл Дэвид дагуулаад гарлаа. Дэвид эх орноо хамгаалахаар дайнд явах гэж байгаагаа илэн Линаг үнсээд авнаа. Би цэрэгт очиод чам руу байнга загтал бичнэ. Намайг халагдаад ирэхээр хоёулаа тустай амьдрий гэж амлалт өгөөд сүү тавих бөгж өгөх ба. Энэ үед Линагийн ээж Дэвидэд хандан чи охинд маань хайртай бол ном журмаар нь гуух ёстой биш үү? Гэтэл Дэвид би цэргээс халагдаж ирчээд Линаг гуйна гэж амлалт өгөөл явлаа. Дүрсэлгдэн шуудан зөөгч захиагаа тараага авж итэл хөдөө амьдардаг Сьюзен гих бүсгүй. Түүнээс манай загтал ирж үү гэд асуусан боловч ямар загтал байсангүй. Сьюзен жилийн өмнө 3 үгээ цэрэгт явуулсан ч хүнрээс нь нэг загтал одоо болтол ирээгүй байгааг нь. Аав ээж хүний хувьд энэс амар зүйл гэж юу ахав дээ. За ингээд Дэвид цэрэгт явж Лина маань үе шуудангийн арцгаа шалгахад Дэвидээс ч бас загтал ирдэгвэ. Ленагийн сургууль дээр эмэгтэйчүүдийг цэрэгт хэлсүүлэх ухуулах сурталчилгаа явагдаж байгаа харагдах. Манай хүн хичээлээ тарчаад гэртээ иртэл ээж нь за охин минь сэтгэлээ барина шүү гэж хэлээд найз залуу Дэвид нь германуудтай байлдаж яваад нас орсон тухай харамсалтай мэдээ дуулгадаг. Энэ аимшигтай мэдээг сонсон Лина цөрхрөн уйлж 7 хоног хоолж идэлгүй, дуушуугүй, нурмаасан байдалтай явж байгаад гинтэл би цэрэгт явна гэж хэлэхэд ээж эмээ хоёр нь бүр гайхаастай. Охин минь чи тэнд очивол цагаануудын бааз чэсийг цэвэрлэхээс хэтэрхгүй штэ гэж хэлж ойлгуулах гэсэн боловч би цэрэгт явж германуудтай алдсан гэж зөрөөдөөсөн болохоор ялдчгүй хүслээр нь явуулахаар л боллоо. За ингээд цэргийн хоорн руу явах галтрагнд суутал өөртөө найзлахын хар охтууд овоо тарагдчихэв. Энэ хэд ёстой л 9 журийн газраас ирсэн ба хоорондоо танилцсан нөхөрлөөд авдаг. Ингээд удалгүй Жоржиа мужийн цэргийн ангид ирцгэх бөгөөд тэдний хар арьст эрэгтэй цэргүүд хүлээн авах үед Бобби гэх залуу Линаг шохорхон яриа өдөөлөх эхэлж байна. За ингээд бүсгүйчүүдийг эмчийн үзлэгт оруулан цэргийн формыг нөхөх ба энд бүх юм дэг журамтай байдаг талаар тайлбарлана. Тэдний ахмадыг Адамс гэх бөгөөд энэ бүсгүй олон жил цэргийн аримд ажилласан гал цогтой мундаг бүсгүй байна. Цэргийн аримч мөн арьсангоор ялгарлах үзэл их байдгийг сануулад бидэхэд цагаан арьснууд шиг эрх ям эдэлтгүй ч гэсэн бид тэдэнд өөрсдөө хэн гэдгийг харуулж эх орноо хамгаалах ёстой гээл цэргүүдэд зоригжуулж байна. Энд ирсэн охтууд янз бүрийн өөр газраас ирсэн ч ирсэн шалтгаан нь ерөнхийдөө адилхан байв. Тухайн үед хар арьс бүсгүйчүүдэд айлд, гэрийн үйлчлэгч их, эсвэл хөвөнгийн талбай дээр ажиллах, гэх мэт хар бор ажлаас өөр ажил олддгүй. Дээр нь их сургууль сурыг гэхэд маш их мөнгө хэрэгтэй байсан болохоор цэрэгт явж мөнгө хураахаас гадна аятайхан ажил хийх боломжтой цорын ганц газар нь цэргийн арим байв. За ингээд бүсгүйчүүд хүнд хэцүү бэлтгэл сургуульд хийж эхлэх ба Лина маань хатуу ширүүн бэлтгэлийг давахгүй бүтэлгүүтэн Ахмаддаа нэлээд загнуулан хөөгдөнгөө л алдчихэв. Ахмад Линад ердөөсөө 3 удаа сануулга өгөөд л армиас хүн шүү гэж хатуу анхааруулах ба Лина ч алдаа гарахгүй хичээн өдөр ирэх тусам сайжирч байгаа нь Ахмадад таалагдж байлаа. Дүрсэлгдэн 3 үгээсээ загтал хүлээж буй Сьюзен бүсгийн маань цагаан ордны гадаа очин ерөнхийлөгчтэй уулзаж учир явдлаа хэлэх гээд өдөр шөнөгүй зогсож эхэлнэ.
Өглөө нарнаас үдшийн бүрийн үртэл хашааныхнагаадаа зогсч буй бүсгүйг харсан тэргүү хатагтай. Бүсгүйтэй өөрийн биеэр уулзаад юу болсныг асуухад Сьюзен учир явдлаа хэлж зөвхөн Сьюзен ч биш. Америк даяар аав ээж нар хүүхдүүдээсээ захидал хүлээж аваагүй жил гарan болж байгааг хэлэхэд тэргүү хатагтай ээж хүний хувьд энэ асуудлыг заавал шийдэж өгнө гэдгээ Сьюзен дамлана. За ингээд маргааш нь тэргүү хатагтай Америкийн ерөнхийлөгч Рузвельт болон ерөнхийлөгчийн зөвлөх нар цэргийн генералуудтай уулздаг. Америк даяар аав ээжүүд захидал хүлээж авахгүй байгаа шалтгааныг асуухад хурандаа альж байна. Бид дайнд хамаг техник хэрэгсэл хүн хүч явуулсан болохоор захидал ялгаад сууж байх завтай хүн алга гэж баг ерөнхийлөгчийн өмнөөс томроод байгаа мó гэмээр. Энэ үед ерөнхийлөгчийн зөвлөх та нар Америкийн аримд байдаг Харрист бүсгүйчүүдийн тасгаар наад ажиллаа хийлгэж болно шүү дээ. Шижгэлсэн сайхан залуу охтууд байгаа. Гэж хэлэх үед генерал аримд нь тийм тусгай салаа байдгийг ч мэдэхгүй сууж байдаг. Манай бүсгүйчүүд хүнд хүчээр бэлтгэлийнхаа дараа армийн театрт кино үзэж сууж идэл хідэн цагаан арьс цэргүүд орж ирснээ муусай харууд урт талыг нэн суулаа биднэрт суудлаа тавьж өг гих зэрэгээр дээрэнгүү андаад байдیں۔ Ахмад Адамс хэдий хар арьсан ч гэсэн энэ залуусаас хамаагүй өндөр цолтой учир бүгдийн загнан Ахмад хүнтэй ёсолдгүй мө. Гэтэл бид нар эмхтэй хүнтэй тэр тусмаа хар арьсанд ёсолдгүй гэж доромжилчод гараад явнаа. Үн зэвүүдсэн Ахмад Адамс даргалуугаа орон саяны босын явдлын талаар хэлэхэд за Адамс минь тайвшир. Наад судалж яах вэ? Чамд бүр том тушаал ирсэн. Танаа салааг Европ руу явуулна. Тэнд гүйцэтгэх даалгавар байгаа. Гэж хэлэхэд Адамс бүр шоконд орох ба Европ руу дандаа цагаан арьснуудыг явуулдаг болохоор аргагүй л дээ. За ингээд Ахмад Адамс туслахынхаа амтаараа төрүүлж Шотланд улсад ирээд армийн генералтай уулзсан ямар даалгавар гүйцэтгэхээ тодруултал та Европ даяар байгаа Америк зэргүүдийн загтлыг зэгцэлж Америк дахь хар гэрлүү нэлгэн гэж хэлхийг сонссон Адамч сэтгэлээр унан биднэрт иймхэн ажил өгөх тахтай яхав дээ гэж дотроо бодноо. Генерал тэднийг доромжлон яг л хүүхнүүдэд таарсан ажил байгаа үстэй гэж ёжлох ба танаас сармагчингууд 6 сарын дотор амжуулах ёстой шүү гэж ил цагаан доромжлонгоо тушаал өгч байх шиг. Ялтчгүй армийн генерал учир Адамс амаа жимигээл төвчээд өнгөрдөг. Уул нь цэргүүдийг онгоцоор авчирдаг ч гэсэн манай бүсгүйчүүдийг хар арьстай болохоор нь гадуурхан ачааны онгоцонд ачин хэдэн цаг явсаар Шотландад эцэст нэг имэрлээ. Нийт 855 хар арьс бүсгүй даалгаврыг биелүүлэхээр ирсэн бөгөөд бүсгүйчүүдийг тээвэрлэх машин байгаагүй учраас хэдэн 10 км газар явгнаар алхасаар ажлын байран дээр ирдэг. Энэ онгоцны ангааруудаар дүүрэн хэдэн тонн загтал байгаа бөгөөд сүүлийн 3 жил богинорсон загтлууд эмгэнэ. Ахмад Адамс цэргүүдтэй хандан энд нийт 17 сая гаруй загтал байгаа. Энэ загтлуудыг бид ялгаж цэгцлээд Америк руу явуулах бөгөөд хүүгээ цэрэгт явуулсан хэдэн зуун мянган аав ээж эхнэр хүүхэд ах эгч нь энэ загтлыг л хүлээж суугаа. Бас дайны талбарт байгаа цэргүүд маань ч гэсэн ар гэрийнхнийхээ загтлыг хүлээн нойрон хүрхгүй төлдөж байгаа шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ дайны талбарт байгаа мэт өдөр болгон хичээн ажиллаж энэ ажлыг 6 сарын дотор дуусгацгаая гэж зоригжуулах ба энд байгаа загтлуудыг эндээс холгүй орших сургууль дээр зөөн аваачаад тэндээ ялгаж цэгцлэх хэмгэнэ. Энэ сургуулийн барилга нэлээд хуучирч гэмтсэн бөгөөд ямар ч халаалт байхгүй ч гэсэн манай бүсгүйчүүд энд байрлахаас өөр арга байгаагүй болохоор өөрсдөө энэ газраа өөдөн татаж авахар шийддэг. Уул нь цагаан арьс цэргүүдийн баазад бүх хангалт нь бэлэн байж идэг бол бүсгүйчүүд өөрсдийн гараар бүх зүйлээ бүтээж эхэлнэ. Сургууль доторх хог новшиг цэмбийдлэн цэвэрлж, унтлахын өрөө хоолны газар, захидал ялгах өрөө, Ахмадын өрөө гэх мэтээр бүрэн төгжүүлж эхлэх ба бүр өөрсдөө зориулж жижигхэн салон хүртэл нэнэ. За ингээд бүрэн төгчж авсныхаа дараа бүсгүйчүүд 24 цагаар ээлжилж 17 сая загтлыг ялгах асар том ажиллагаагаа эхэлдэг. Энэ үеэр Лена цэргүүдийн загтлыг ангилахдаа нэр тус бүрээр нь уншижээтэл тэдний нэг нэрийг нь харж яах юм бэ? Угаасаа дийлийнх нь үхээ үз. Загтал дээр байгаа дугаараар нь ялгуул хордон гэж хэлснээр нас орсон цэргүүдийн ингэрийн пайзыг хог хайж байгаа юм шиг шитгэхэд Ленагийн төвчээр алдагдан мань бүсгүй рүү ойрлон наад хүмүүс чинь эх орныхоо төлөө амь насаа алдсан хүмүүс штэ. Чи жоохон ч гэсэн хүндэтгэл үзүүлж болохгүй байна уу? Гэж хэлэхэд тэнд байсан бүсгүйчүүд бүгд түүнийг гөлрөө харж байлаа. Хөөрхий Лена Дэвидийг бодон цөрхөртөл уйлж байтал бусад бүсгүйчүүд орж ирэн түүнийг гаргадаж эхлэх ба Лена цэргийн албанд яагаад орох болсноо хэлдэг. Миний хайртай залуу энэ газар ирээд нас барсан. Над руу загтал бичнэ гэдэг байсан чи ердөөс ирээгүй юм. Энэ болон загтал дунд түүний маань загталч гисэн байгаа бах. Гэж хэлэх үед бүсгүйчүүд талигаш найз залуугийнх нь загтлыг олвол шууд чамд хэлнэ гэж аргадаг. Энэ үед Ахмад орж ирэн Ленагийн өнөөдрийн үйлдэл түүнд энэ ажил яагаад чухал вэ гэдгийг дахин бодуулсан тухай хэлэн Ленаг улам хичээж ажиллаарай гэж амжилт хүсэж байна. Бүсгүйчүүд 57 мянган загтлыг амжилттай Америк руу явуулсан боловч нөгөө ядаргаатай генерал чинь энэ загтлуудэр хаягууд нь тодорхой биш байна. Гэд бүгдийг буцаацсан байвал яах вэ? Дээр нь нэмээд сардаа нэг удаа үдшилэг зохиож бай. Гэсэн тушаал өгсөн болохоор энэ сарын үдшилгээ зохион байгуулах ба өөр хавьд байгаа армийн эрэгтэй цэргүүд ч бас иржээ. Энэ үед Ленаг шохороход байдаг Боби ирснэ. Манай үнтэй ярилцсангаа бүжиглж байх үед талигаат найз залуугийнх нь дуулах дуртай дуу явснаар Ленагийн маань шархалсан зүрх дахин зурагдах шиг болж гараал гүйчин. Боби Ленагийн араас гарч очиод юу болсныг асуухад Лена түүнд бүхнээ хэлэхэд Боби түүнийг маш сайн ойлгож зүгээр л найзууд байхаар шийддэг.
Энэ үед нэг зэрэг Ахмад Адамс туслагаар генералийн тушаалаар ирлээ л гэж байна. Маргааш нь бүсгүйчүүд маань борь боксэлгүй ажиллаж итэл өндөр албан тушаалтай Ахмад орж ирээд бүсгүйчүүдийг загинж эхэлдэг. Энэ нөхрийн бичсэн загтал буцаад өөрт нь хүрээд ирсэнд бухимдаад байгаа нь энэ юм байна л да. Орилж л гарлаа. Энэ үед Ахмад Адамс ер нь ямар асуудал гараад байгааг асуух үед бүсгүйчүүд зөндөөл гомдол хэлж байна. Хүүтэн байна. Загтлууд дээрх нэрнүүд нь харагдахгүй байна. Зарим загтлуудыг харах мэрцэн байлээ. Гэхдээ асуудал их байгаа юм байна л да. Хамгийн том асуудал нь тэгтээ загтал дээрх нэрнүүд давтагдаад байгаа учраас яг аль ангийн хэнд загтлыг явуулах вэ гэдгийг мэдэхэд их хэцүү байгаа юм байна. Энэ үед Лена асуудлыг шийдэх гаргалгаа гаргах ба шаардлагатай бол загтлыг нээж дотор нь байгаа хаягаар зөв хүнд нь зөв захиаг нь илгээх тухай хэлснээр бүсгүйчүүд арга барилаа өөрчлөн загтлыг илүү урттай ялгаж үр дүн ч тэр дороо гарч эхэлдэг. Адамс туслах нэрийдлэр ирсэн цэрэг тэдэнд туслах биш, харин ч генерал руу тэднийг ховлон баахан загтал илгээдэг байсныг олж мэдээд Ахмад Адамсын уур хурц мань нөхрийг хөөгөөл явуулна. Маньхэд хэдэн сая загтлуудыг ялган үүлээ үзэн ядж хахад дайсны онгоцууд нисч аюулын дөхөө ангиснаар хорогдох баринд нуугдцгаан цаг алдах юм хаяа. Манай салааны жолооч бискүчүүд захиагаа зөөж байхдаа тесрээгүй мин дээр санаандгүй гарчна. Жохон хөдөлбөл эвгүүтгэр байсан болохоор ачааны твшинд сууж байгаа хоёр зэрэг гялсбуу гэж буулгачаад өөрсдөө буух гэж байхдаа минийн тесрэн амнасаа алддаг. Энэ үед манай хэд загтлын ялгаа зогсож явах үеэр тэдний нэг Ленагийн хагаад байгаа захиаг ашгүй боллоо. Ингээд Лена захиаг нь яг өгөө зогсчихтэл хоёр цэрэг нь өөд басан тухай аимшигтай мэдээг дуулгах ба Ахмад Адамс төв рүүгээ ярьж цэргүүдээ оршуулах хүсэлт гаргасан ч дайн тулаан ихтэй явахад юу оршуулга гээд тоосонгүй. Ингээд аргагүй өрхөнд бүсгүйчүүд маань өөрсдөөсөө хандив босгож агаад нас орсон хоёр бүсгүйн оршуулгыг нэр төртөө хийн сүүлчийн замд нь өдөж өглөө. Энэ үед Ахмад Адамс Ленатай уулзсан Шотландд нас барсан бүх Америк цэргүүдийн шарилыг энд нутагшуулсан тухай хэлээд нас барсан өдрийн дараалалаар нь хайвал амархан болох байх шүү гэж зөвлөөд Ленаг ганцаарнаг нь үлдээгээд өөрсдөө төрүүлээд явдаг. Хөөрхий Лена Дэвидийн шарил энд байгааг мэдээд шарилуудыг нэлээд тойрж алхаж байгаад хайртай залуугийнхаа шарилыг ашгүй нэг олоодглоо. Жил гаруй өмнө хөдөлцөө явж байсан хүн шорон булаатай байгааг хараад Ленагийн дотор дахин зүсгдэг шиг болж цөрхрөн уйлж эхэлдэг. Ингээд сэтгэл санаа нарай онгоосны дараа Дэвидийн түүнд бичсэн загтлыг шарилынхаа хажууд задлан уншнаа. Сайн уу арт минь, чи ямар шухан байна да? Би цэрэгт явахыг их өөдрөгөөр харж байжээ. Саяхан анх удаал гэрлүүгээ хизээж буцаж чадахгүй гэсэн бодол над төрсөн. Хэрвээ би үнэхээр очиж чадахгүй бол чи минь надгүйгээр заавал сайхан амьдраарай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна гэж бичсэн байдаг. Хэдий Дэвид хорвог орхисон ч шарилан дээр нэрээд загтлыг уншсан болохоор дотор нь хамаагүй уужраал явчлаа. Энэ явдлаас хойш удалгүй нөгөөх ядаргаатай ааштай генерал чинь эдний анги дээр ирээд гинтийн шалгалт хийж байгаа гинэ. Тэгснээ явж орсноо хамаг өрөөнүүдийн нэгээр нь үзээд бүр бүсгүйчүүд шүшүүрт ордог өрөөлөө орох гээд харна Ахмад Адамс бохимдэж наан чинь манай бүсгүйчүүд байгаа гэд оруулсангүй. Бүсгүйчүүдийн гоо сайхны өрөөг харснаа та нар улсын мөнгөөр нүүрээ будаад суугаад байд юм уу гэж уурлахад уучлаарай генерал. Гэхдээ бид улсын мөнгөөр биш энэ бүгдийг өөрсдийн авьяас чадлаар тогтчулсан гэд хэлтэл бантаад хэлэх үгүй боллоо. Манай бүсгүйчүүдэд энэ ажлыг өгөхийг даалгасан ерөнхийлөгч Рузвельт хүнд өвчний улмаас өнгөрөн Америк шинэ ерөнхийлөгчтэй болж л дээ. За тэгээд ерөнхийлөгч Рузвельт байхгүй болсон болохоор бүсгүйчүүдийг харж хамгаалах хөнгүү болсныг дайлимдуулан энэ нөхөр шалгалт их нэрийдлэр хамаг юмнуудыг нь гоочилж эдний ангийг татан буулгах зорилготой ирсэн энэ аж. Нүдэнд нь өөсөвтэй зүйл юу л гарагдан барьж аваад Ахмад Адамс руу орилж хашгичих ба Ахмад Адамсыг хөөж оронд нь цагаан арстан Ахмад авчирвал эдгээр ажил хамаагүй замбраатай болно. Гэх зэрэгээр цэргүүдийнх нь өмнө арьсангөөр нь доромжлоод эхэлдэм да. Ялтчгүй генерал болохоор Адамс их тэсч байсан ч бүсгүйчүүдийг нь ажилгүй гахаанууд сармагчин гих зэрэгээр доромжилж эхлэх үед Ахмад Адамс тэсэрч генералын өдөөс чанга хоолоогоор чаддсан бол миний оронд өөр хүн тавиарай гэж хэлэх ба манай бүсгүйчүүд ямар ч халаалтгүй энэ байшинд өдрийн 24 цагаар ээлжилж борь бокс хийлгүй ажиллаж байна. Бидний ажлыг байсгийгээл цагаан арьстай хурган дарганаар ирж чөмжилдэг. Бид өөрсдийнхөө төлөө биш дэлхийд даяараа Америк цэргүүд тэдний гэр бүлийн төлөө л ажиллаж байна гэж зоригтойхон хэлдэг үед генерал юу ч хэлж чадсангүй. Бантсандаа дуугүй гараал явна. Генерал Америкт буцаж очингуй таал шууд цагаан ордон руу залгаж хар эрс бүсгүйчүүдийн салааг газар доор ортол нь муулж итэл гадаа нь хүмүүс шүүгэлдээ авчлаа. Цонхоор артал 2 жилийн туршид захиа аваагүй цэргүүд нь захиагаа хүлээн авцгааж бүр бөөн баяр болж авах ба энэ тэндгүүл Америкийн цэргүүд ар гэрээсээ захиагаа авах гээд хөөрцөглөн бужигнж байлаа. Цэргүүдийн ар гэрийнхэн ч удаан улзаагүй хүмүүсээсээ захиагаа авцгаан сэтгэл нь одоо л нэг дэвтэж байх шиг. За ингээд 6888 дугаар ангийн эрэлхэг бүсгүйчүүд зовлон зүдгүүр ялгуурлан гадуурхалтад өртөж байсан ч 6 сард дуусгах ёстой ажлыг 3 сарын дотор дуусгаад эх орондоо бахархалтай нарахгүй ирэх үед тэднийг доромжилж дорд үзээд өдөгөөсөн цэргүүд хүртэл хүндэтгэл үзүүлэн ёслон хүлээж авдаг.
6888 дугаар ангийн Харрист бүсгүйчүүдийн тухай 80 жилийн туршид Америкчууд мэддгүй байж байгаад 2009 онд тэргүүн алгтай Мишель Обама эрэлхэг бүсгүйчүүдийн түүхийг Америк даяар түгээж 6888 дугаар ангийн цэргүүдийг анх удаа цагаан ордонд өрсөн ба 2016 онд бүсгүйчүүдийн эрэлхэг гавьяаг мөнхжүүлж хөшөө босгосон байдаг. За энэ хүрээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Subscribe дараагүй хүмүүс байвал sub like дарахаа мартаваа.